Монголын баримт шалгах төвөөс баримт шалгалт онлайн нэрийн сурвалжлагын олон улсын уралдаан болох Gen Asia Challenge-ыг Монгол улсад анхудаа зохион байгуулах гэж байна. Gen Asia Challenge-ийн гол зорилго нь залуусыг авч буй мэдээллийн үнэн худлыг шалгах, хэмэл оюун ухаанаар бүтээгдсэн контентийг тань сурах, найдвартай их сурвалжаас баталгаажуулах зэрэг олон чухал ур чадварт суралцах явдал юм. Энэ бүхнээс гадна оролцогчдоо сайн дурын баримт шалгагч, ерөн сурвалжлагчид бэлтгэх, цаашлаад мэрэгжлийн ур чадвараа хөгжүүлэх өргөн боломжийг нээж өгнө гэвэл гоё. Уралдаанд хэн хэрхэн оролцохыг сонирхож байна уу? Тэгвэл энэ уралдаанд оролцохын тулд та 16-наас хүрсэн л бол сурч буй сургууль, оршин суугаа бүс нутаг, эзэмшсэн мэрэгжил огтхон ч хамаарахгүй 16-аас 24 насны бүх залуусын өмнө энэ уралдаан нээлттэй бөгөөд 2-оос 3 гишүүнтэй баг бүрдүүлэн оролцохыг урьж байна. Ямар шагналтай вэ гэж үү? Тэргүүн байр 1 сая төгрөг, дэд байр 700 мянган төгрөг, 3 дугаар байр 400 мянган төгрөг. Харин олон улсын уралдааны шагналын сан 2000 $. Тэмцээний бүртгэл 10 дугаар сарын 31-ний хүртэл үргэлжилнэ. Дараа нь оролцогчид цахим сургалтанд хамрагдаж бие халаалтын тэмцээнд оролцоод 11-р сарын 22-нд үндэсний уралдаанд өрсөлдөх юм. Дэлхийн өнцөг булан бүрийн залуустай өрсөлдөх боломжийг бүү алтаарай. Тиймээс яг одоо хамт оролцох найзууд руугаа энэ нэрийг явуулаарай.